Угсрал бетон эдлийг урлаг болгон хөгжүүлцгээе. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ хүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээр та бүхэнд TR 2025-12-07 GP томилтын тухай хүргэж байгаа ба томилтын шалтгаануудаас дурдъя. За ерөнхийдөө бол 2019 оноос бидний ил заншнаар хөөрхөн бетон буюу өөрийн хэлтэрдэг бетоны төслийг эхлүүлж ирсэн. За тэгээд төслийн хүрээнд олон ажлуудыг гүйцэтгэж байлаа. За жишээ болгон дээр тогтоолбол 2021 онд сан механикс үйлдвэрлэх тоног төхөөрөмж ашиглалтанд оруулж байлаа. За 2022 оны үйл 4 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улс шиг зорж хөжийн индастри компанитай хамтарсан бетоны сургалтанд суух томилт гарч байлаа. За 2023-аас 24 онд үйлдвэр хоёрын бетон сургуулийн үйлдвэрийг шинчилж за мөн дээрээс нь TMD шинээр өвсөрсөн байдаг юм аа. За мөн олон тооны хэвний шинжилгүүд хийж байсан. За 2024 оноос 25 оны хооронд хэвний тосны туршилтуудыг хийсээр байна. Энэ удаагийн томилтод нэг талаараа хөөрхөн бетоны төсөлтэй холбоотой бол агуулгын хүрээнд компани алсын хараанд өрх стратеги төлөвлөгийн нэг хэсэг болсон гэж ойлгож байна. За хэдийгээр бид хөөрхөн бетоныг үйлдвэрлэж нэвтрүүлэх ажиллаж байгаа боловч одоо бүртэл доктортой бөгөөд манай стандартад нийцэгдэх хийдийг бий болгохыг зориулж ажиллаж байгаа билээ. За тиймээс олон төсөлтийн үр дүнгээс анализ хийсний дараа бэлтгэн нийлүүлэгчээс авч буй голын эсний 5 мм-с дээш хэрэгтэй эсхийг ялгаж хэгшээд дахин ботлох зорилгыг үүсгэсэн юм а. За мөн цаашлаад 2029 онд хэлбэржүүлсэн дайраг үйлдвэрлэх зорилготой байгаа. За хэлбэржүүлсэн дайрагыг бий болгосноор бетоны орцдог цементийн орцонд хэмнэлт хийх давуу талтай. Мөн хэлбэржүүлсэн дайрагыг борлуулалтанд гаргаснаар хөлбөмжийн хийг багасгах дэлхийн зорилгод нэгдэж чадна гэж үзэж байна. За том агуулгаар бол юм байна. Харин шууд нөлөөлөх нь бетоны бат бих болон шин чанарт нь олон талын ашигтай юм аа. За тиймээс бидний ойрын зорилгод саан төслийг өргөдгөн голын эсийг шигших. За дунд хугацааны стратегид хэлбэржүүлсэн дайрагны үйлдвэртэй болох гэсэн зорилтууд бий болсон. Мэдээж эдгээр үйлдвэрүүдийг бий болгоход тээврийн зардал, хийцийн зардал, угсралтын зардал, гайлын татвар гэх мэтлэн маш их санхүүгийн проблем үүснэ тодорхой. Тэгэхээр тоног төхөөрөмжийг бодит байдал дээр хэрхэн ажиллаж байгааг иймжлэх. За зарим туслах бүтээцүүдийг өөртөө хийж болох нь уу? За өөртөө угсрах болохоор угсрах үеийн төсөлт ажлыг иймжлэх зэрэг олон тал дээр судалгаа хийх шаардлагууд үүссэн. Ийм шалтгаануудын улмаас энэ удаад өргөн бүрэлдэхүүнтэй томилт гарснаар онцлог байгаа. Энэ удаагийн томилтын маршрут, хуваар гэх мэтчил зүйлүүдээр Япон талаас бүхэл захирал нэлээд оролцоотой байсан. Анх саан төслөөр дамжуулан бүхэл захиралтай холбогдсоноос хойш бидний зорилгыг дэмжиж асуудал бүрдээр хамтран ажиллаж байгаа үнэн талархуйчтай хүн байгаа. За тэгээд томилтын багийг явахаас өмнө олон улсад зорчих үедээ анхаарах зүйлсүүд, Япон улсын талаарх мэдээллүүд гэх мэт сургалтуудыг хүний нөөцийн албаас зохион байгуулсан. Ер нь бол тухайн үндэстний оюун санаа юуг чухалчилдаг вэ гэдэг нь тэдний соёл, аж байдлаас харагддаг гэж боддог. Тийм ч учраас бидний явахаас өмнө Япон хүний оюун санааг тод илэрхийлсэн Shogun киног үзэх даалгавар өгч киноны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн гайхалтай өрөг үжтэй байсан гэж онцлмоор байна. Томилтын 3 дахь өдрөө бид Сузаки Гинза дайрагны карьертай танилцсан. Бидний гол зорилго олон талын төсөөлөл авах байсан. Япон тоног төхөөрөмжийн хамгийн том давуу талуудын нэг нь дуу чимээ маш багатай байдаг. За энэ нь ажиллаж байгаа хүндэд түнэлтэй. За миний ажилласнаар тухайн уурхай олборлолт хийх үеийн процессыг байгалийн тогтцтой уялдуулан нарийн зөвлөх нь өдөр тутмын ажлыг хүмүүжлэх давуу талтай санагдсан. За энэнд хөрсний ус зайлуулж нөөцлөх, дотоод болон гадаад зам тээвэр талбай, за түүхий болон бэлэн бүтээгдэхүүн талбай, орчиндөө үзүүлэх нөлөөллийг анханаас нь тооцох зэрэг болж байгаа. Бидний танилцсан карьерийн үйлдвэрлэлийн урсгал дамжлагууд нь дахин хөдөлмөр зарцуулахгүйгээр төлөвлөгдсөн байсан одоо тохиолдолтой байсан. Дамжлагууд чигшүүрээс гарч байгаа нэрлэгдсэн том ширхэгтэй дайрагыг борлуулалтанд шууд гаргах эсвэл борлуулалтанд гаргахгүй бол цааш жижиглэн ботлох боломжтой. Үүнийг ердөө шигшүүрийн дор байрлах хавхлаг болон дамжуулах камераар шийдсэн байсан. За бүтээгдэхүүний эцсийн чанарт нөлөөлөх хэд хэдэн технологиуд бас шингээсэн байсан. Анх харахад л нүсэл эд санагдсан. Гэхдээ бид зорьсон шийдсэн зүйлсээ хамтын учраар даваад л гардаг л да. Карьерийг үзэж явахдаа аль болох тэндээ ямар хэмжээнд өгсөрдсөн байна. Яг түүнийг дөөрөө өгсөрөхийг зорж байсан. За жишээ нь суурийн цутгалтуудыг хийхдээ японочууд яг бетон
цутгах үедээ хэрэгэлдэг материалуудыг татах юм байна. За цахилгааны трассыг далдлах зүйлсийг хамттан захиалах юм байна. За тоног төхөөрөмжийг нар салхих, борооноос хамгаалах байгууламж хийхдээ тоосонцроо хэрхэн шийдэх вэ зэрэг олон сэдвүүд байсан. Үүний дараа бид Сонода саны металл хийцийн үйлдвэртэй танилцсан. Сонода сан 2 жижиг үйлдвэртэй. Үйлдвэрүүдийн хувьд айхтар том төхөөрөмжүүд дээр томилогдоогүй жижиг үйлдвэрийн зай талбайг 3D хэмжээст маш сайн ашигласан. Олон төрлийн гар багажуутай гол нь металл хийцийн тэмдэглэгээ зааврууд нь нарийн гарна ажиглагдсан. Бид дор бүрнэл сонирхсан зүйлсээ баримжуулан видео зургууд хийсээр явсан. За Япон компаниудын гол онцлог нь нийгмийн хэмжээ хамтдаа хөгждөг гэж бодогдсон. За бидний худалдаа авч байгаа тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд миний мэдхийн 5-аас дээш компани оролцсон байгаа санагдсан. Бид томилтын явцад өөр төрсэн мэдэн зүйлсээ өөр хоорондоо ярилцаж, хөгжилдөж, сэтгэл өндрүүдийг хамтдаа өнгөрөөсэй. За энэхүү томилтоо туслах судлахаас гадна олон хүнд урам зориг болгосон өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа байсан гэдэгт итгэж байна. Видеог үзсэн та бүхэндээ баярлалаа. За тэгээд томилтоор явсан залуустаа үзсэн харсан зүйлс мэдэрсэн сайн бүхнээ бусаддаа түгээж ажил болон амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж хүсье. Хамт олон та бүхэндээ энэ боломжийг олгосонд баярлалаа. Бидний зорьсон үйл эх орондын төсөө ах болтугай.